Мэдгүй. За болгоо хичээр сонь сайхан юу байна? Австрал сонь сайхан. Члаад амьдраад л ах шиг тий. Австрал ер нь бол манай энэ Швейцартай ойролцоо юм шиг байгаамаа тий. Газар нутгийн хувьд ч гэсэн. Ер нь бол надад хамгийн түрүүнд буцсан газрынхаа хардаг юм нь усны хэр бол гээл ягаад ч тэгж бодогддог байхгүй. Тэгсэн чинь энэ Австрийн ус нь надад их таалагддаг. За тэгээд ингээд хотуудынхаа голоор урсж байгаа гол нь гол уулнаас урсж байгаа, Альпийн нуранаас урсж байгаа юу байгаа шүү дээ. Маш зингэг устай уулын гол. Тэр нь надад их таалагддаг. Тэгэл яг тэрнийхээ уснаас уун. Энэ хоттой болохоор энэ тэнд явж байхад байнга нөгөө амны ус цорог ингээ бэлдээ тавьсан байдаг байх чи. Тэгэхээр л надад нэх гой санагддаг шүү дээ. Хоноор Чех рүү бол байнга л явж байгаа юм чинь. Чехэд Монголын нэг л аймгийн дайтай л жижигхэн газар нутагтай гэлтэж яхад хаач явж исэн жижигхэн нуур цөөрөм аягүй их тогтооцсон байт. Тэр нь надад бас их таалагдана. Зүгээр дандаа л байгалийн өөрийн тогтцоороо гарч ирсэн нуур их ховор төөхөн ирнэ. Маш олон хаасайгүй ятсан хийцэн хүмүүсийн гаргасан нуурууд гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь нөгөө нэг байдаг штеп. Энэ байгалийн чинь уран зураач нь гол мөрөнч гэдэг юм уу? Эсвэл энэ байгаль дэлхий чинь гол судсан гол мөрөн юм аа гэдэг тий. Энэ яг үнэн болж тараад байна. Тэр сайхан нуурыг хараад тэр сайхан усны цэнгэгийг хараад гэдэг чинь баясаад шүү дээ тий. Тэгмэл унтны усаа ер нь улирал болгон гэж шинжилж яадаг тий. Юм тэгж газрыг ухаж урааныг авах мантай. Одоо Альпийн нуруунд бол маш их тийм ураантай ураны гүнд байдаг тийм бодисол зөндөл байгаа шүү дээ. Тэгээд юм тэгж ухах битгээл эднэр бол юу яадаг юм бэ? Угаасаа нэг уул чинь байнгын хөдөлгөөнд оршдог учраас эрсдэл байдаг гэдэг утгаараа эднэр улирал болгон бүр шинжилгээний баг байдаг тийм тусгай баг ажиллаж идэг юм билээ л дээ. Унтны усаа байнгын шинжилж яадаг. Энэ одоо газар хөдөлж байгаа учраас эндээс ямар нэгэн уран болон химийн хортой бодис ямар нэг юм унтны усанд илэрч гин үгүй юу гэд шинжилж яадаг юм билээ. Тэгээ тэр тал дээр бол үнэхэрийн хүн ардаа одоо юу гэдэг ингээ нандинан хайрладаг тийм л бодлоготой улс юм шиг санагддээ штэ. Тэгэл айтайхан бас одоо тийм олон нуур цөөрөм тогтоочихсон. Тэрлүү чин тэгээд юу гэдгийг сэлхийн тулд зүгээр шууд хуцаа тайлал орчдөг. Тийм ерөөсөө юу байхгүй байхгүй. Үзэл ерөөсөө байхгүй. Зөвхөн хаана сэлж болно гэсэн тэмдэг тавьсан байна. Тэнд л зөвхөн хүмүүс сэлнэ. Хэрвээ тийм байхгүй бол тэр нуур руу хинч орохгүй. Тэгэхээр ч одоо янз бүрийн осол эндэгдэл гарахгүй, дээрэс нь нөгөө гол мөрнөө нуур цөөрмөө бохирдуулахгүй байх боломж нь бүрдчихэж штеп. Зөвхөн нөгөө сэлэн гिचгсэн газруудынхаа ус юуг шинжилээд юу яагаад явж байгаа юм. Үсий чинь үйл ажиллагаанаас ямар нэгэн одоо бохирдол бий боллоо гэхэд цэвэрлэлээ, заслаа, янзллаа бүх юм нь амар болж. Тэр энийг ч гэсэндээ бид нар өөрсдийнхөө оронд аваачиж суурьшуулах нэг төрлийн бодлого юм уу? Бас энэ Австрт бол сэргээгдэх эрчим хүчийг усаар аягүй сайн гаргаж байна. Тэгэхээр харьцангуйгаар өндөр өртөгтэй орон гэхэд тогных нь төлбөр нь тийм бүр тултал өндөр биш. Их хүн амдаа юутай ээлтэй байгаад байхгүй. Тэгэл хотоор явж байхад тэр усан цахилгаан станц гэдэг чинь бүр учиргүй айхтар юугаа байгаль орчноо сүйтлээд гаргаад бичдэг юм
биш л харагдаад байгаа хгүй жижигхэн хөөрхөн тийм усан цахилгаан станц байгуулсан. Би хажуугаар бид нар ингээл хажуугаар нь явж байхад нөгөө усан цахилгаан станцын юг харж иж болдог. Энэ усан цахилгаан станц гэдэг чинь тэгэл байгалаа сүйдэлж иж нөгөө усныхаа асуудлыг өөрчилж хийдэг ийм гаргадаг биш юм биш үү? Ч одоо яагаад Монголд ийм жижигхэн нэг хийж болтгүй юм болоо гэж бодчих. Чи яг хуу том нь байж л байна л та. Бүгэл уулыг тэр жигтэн юу яаж байгаа л хашиж байгаа л хийцэн том усан цахилгаан станцууд байж л байна. Жихэд бол гэтэл Австрид бол хот дотроо тийм жижигхэн станцууд байгаад байгаа юм. Тэгэхээр иймэрхүү энд тэндээс туршлага судлаад аваад суйрлуу юу ячвал өөрсөндөө нутагшуулчвал биднэрт боломж байж л байгаа юм шиг тийм. Яг үнэ. Харин тийм ээ хэлж өгөө. Швейцарт одоо тогоо юунаас гаргах вэ? Энэ усан цахилгаан станцууд сүүлийн үед маш их идэвхтэйгээр нээгдэж байгаа. Тэгээ ер нь бол юу бас одоо жишээлбэл манай хот Лузан хот гэхэд юу яадаг Титл гэдэг нэг компани гэдэг тэр болохоор юу яадаг хог хаягдал хог шатаагаад тэр шатаасан хогороо энэ хотынхаа нэг хэсгийг халаалтаа өгдөг. Халаалтайхаа асуудлыг тэгээ шийдчихэж байгаа. Нэг том үйлдвэр байдгийг. Тэгээ яг ямар шугамар ядгийг би яг газар дээр нь очиж үзөө болоход би сайн мэдэхгүй юм л да. Гэхдээ ер нь бол ингээд ангилалт хийгээд шатаахын шатаагаад хаягдлын шатаагаад авахын аваад ингэж явдаг тийм нэг үйлдвэр байдгийг. Тэр бол нэлээд их юу юм шиг байлаа хөгжөөл байгаа юм шиг байлаа. Гэхдээ сүүлийн үед бол харьцангуй энэ усан цахилгаан станц дээр илүү их төлөвлөж ажиллахыг илүү зорилго болгож ажиллаж байгаа гэж яригдсан юм лээ. Тэгээд ч угаасаа энэ вале уулын хэсгээр байдаг газруудаа бол маш их усан цахилгаан станц байдаг. Нөгөө багаж гэдэг ингээд амар том яг нөгөө хүчтэй урсаж байгаа гол мөрнийхаа хавцаа нэг юм юу хийцэн байдаг шүү дээ. Хаалт хийгээл усан цахилгаан станц хийцлээ юм том жижигэр яг үнэн таны хэлж байгаа үнэн энийг өндөө байдаг бас. Гэхдээ яг хот дотроо бол би харж байгаагүй юм байна. Тэр нөгөө нэг Австрийн хэлний хавцаа нүү тэр Германы хэлний хавцаа нүү бас нэг жижиг хотод очиход тэнд бас байсан. Тэд нэр ингэдэг юм лээ те нөгөө эртний нэг юу яадаг зүгээр л энгийн гар аргаар хийцэн юм шиг юм нэг модон усан дотроо нөгөө нэг голын усныхаа яг нөгөө урсгал дээр ингээ байрлуулсан тэр нь ингээл нэг юм тамар шиг модон юм эргэлдээ л нөө тэгж хийж гинэ. Танай хотын усан цахилгаан станц энэ хот суурин газраа хийцэн усан цахилгаан станцын тийм эргэж байгаа дамар энтер нь бол доторх байгууламжийн дотроо байх шүү. Харин зүгээр ингээд аялал жуулчлалын маягаар засчихсан одоо тэр юуны Чехийн хойд хэсгээр чинь уулархаг хэсэг рүүгээ явахаар аялал жуулчлалаа уул руу ингээд алхаж байгаа энтер юу зам жим зассан байгаа шүү дээ. Тэр лөө явж байгаад харин яг тийм байсан шүү. Ингээд юун дээр нь усны урсгал дээр нь уулын гол чинь угаасаа л урсгал нь юу байгаа юм чи ширүүн байгаа юм чи. Энэ дээр нь ийм халбах шиг те. Яг тэгээл ингээд эргэж идэг. Тэр нь яг хуу гэхдээ яг юу топ юу яадаг нь биш юм шиг байгаа. Урд нь хэрглэж исэн тийм усан цахилгаан станцынхаа үлдэгдлийг дурсгал тэгээд юмны жуулчдад сонирхуулах маягаар үлдээсэн. Гэхдээ тэрийг бол манайх шиг ийм суурин газрууд нь цөөхөн хамтай газруудад бас хэрэгжүүлэхэд болохгүй юм байхгүй юм шиг санагддаг шүү дээ тий. Тэр юу болвол салхин цахилгаан станцууд юм шиг байгаа том сэнснүүд тавьсан байх нь бол энэ Австрид бол их харагдаад байгаа юм. Тэгэхээр уулархаг юутай юм чинь газрын тогтцтой юм чинь салхиныхаа эрчим хүчийг ашиглаад цахилгаанаа үйлдвэрлэхээр нөгөө химийн эрчим хүчнээс татгалзах боломж нь энэ хоёр дээрээ үзлээд явчаад байна уу гэж харж байгаа юм. Гэхдээ бас их юу яаж байгаа дэлгэрүүл сүүлийн үед их харагдаад байгаа юм. Юуны
нарны цахилгаан станц гэх юу хэрэгжилж байна. Нарны зайгаар тогоо бүх айлууд өрхүүд өөрсдөө хангаад тэргээ дээвэр дээрээ идэг. Тэр чинь бол харин юуны Европын холбооны санхүүжилтээр гээд ерөөсөө иргэдтэй үн төлбөрийг нь их яаж хөнгөлж тавьж өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө ард иргэд нь баян байна гэдэг чинь улс нь ахиухан татвар аваад байх боломжтой. Тэгэхээр нөгөө улс чинь баян ийм л нөгөө эргэлтийн югаал механизмал айтайхан ажиллуулж улс орон гэдэг бол хүмүүсийнхээ л амжиргаан дээр л тогтож штэ тий. Яг үнэ. Тэр хүмүүсийн зан харилцаан дээр ямар өөрчлөлт, ямар хөө санагдчихна, ялгаатай байдал ер нь хэр ажиглагдж байна. Австрт одоо их сонирхолтой хоёр хүүхэд маань хоёулаа сургуульд явж байна. Гэтэл хоёр хүүхдийн маань ангид Австри үндэстэн ердөө л 2 хон 3 хон байна штэ. Тэгэл босд нь дандаа гадаадын иргэд байгаа байхгүй. Энэ Австри иргэд нь хайчж байгаа гэд бодохоор нөгөө хэд нь болохоор жижиг тосгонууд да. Тэгээд хөдөө аж ахуйгаа эрхэлж байгаа тиймэрхүү эсгүүдтэй байдаг юм шиг байгаа. Эсвэл бас хажуугаар нь суурин газраа тусдаа энэ Чех юу Австри хүүхдүүдтэй зориулсан сургалттай сургуулиуд нь тусдаа байгаад байгаа шиг байна. Эднэр ерөөсөө айхтар бодлоготой харагдаад байгаа байхгүй. Зүгээр шууд ингээл гадныхантай хольж утгаад бүгдийн юу яага хийчихдэг биш бас. Тусгаарлаад Австри хүүхдүүд нь өөр сургуульд яваад гадаад хүүхдүүд нь бөөндөө өөр сургуулиудад явлаа гэх хүүхдүүд чинь заавал эхлээд нөгөө герман хэлээ маш сайн сургаж иж тэгээд үндсэн сургалтанд оруулаад байгаа тэгж харагдаад байгаа. Яг уу жижиг тосгодуудаар хүүхдүүд нь сургуульд явж ивэл ямар ч тэгж тусгай герман хэлний сургалтанд оруулах боломжгүй юм чинь Австри хүүхдүүд нийлж орно. Гэхдээ ангид нэг сандал 2 3 4 5 хон л үгэд дээдлэн л тэгж таарна шүү дээ. Тэгэхээр нэг айхтраа хүүхдүүдийн сургалт нөлөөлөд байх болж таараад байгаа юм шиг. Тэгээд энэ Австри хүмүүс Австри засгийн газар Австри үндэстнүүдийнхээ бизнес хийх боломжийг нь амьдрах нөхцөл боломжийг нь хангахтаа маш сайн анхаарч байна. Байр байшинтай болоход тусалдаг юм шиг байгаа. Тэд чинь бүгдээрээ маш гоё байшинтай байх чи. Тэгээ хотод болвол баг Австри хүмүүс юунд ийм өндөр манайх шиг байшингуудад бол баг амьдрахгүй шүү дээ. Байшин хаус хороол руугаа л нөгөө хүмүүс нь амьдраад байдаг. Гадныхан болохоор тэр өндөр байшингууд нь амьдрна. Гэхдээ тэр гадныхан бол дээрэл голдуу хийхэн бүрээстүүлж амьдарч байгаа байхгүй. Тэр нэг явсандаа энэ Австри хүмүүс гадаадын иргэдээр ажил төрлөө хийлгэн. Тэгээд эдийн засаг нь бас тэр гадаад хүмүүсийн ашиг орлогон дээр эхэлчихэж штэ тий. Австри хүмүүс юу гэж юм гэхээр том бизнесийг Австри хүмүүс одоо хийхдээ миний бодлоор бол хийхдээ эзэмшдэг юм шиг санагдаад байна. Тэгэл тэр хүмүүс бол хамаагүй юутай дэмжлэгтэй бизнес хийхэд тэр одоо жишээлбэл нэг бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа гэхэд тэр Австри компаниас засгийн газар нь өөрсдийнхөө юг байгууллагуудад хангамжийг нь хангаж авчих жишээтэй харагдаад байгаа байхгүй. За цэрэг аримда ямар нэгэн хангамж нийлүүлъя гэх юм бол Австри
компаниуд нь тэр хангамжийг нийлүүлж идэг ч тий. Тэр жишээтэй энэ хүмүүс ер нь бол их боломжийн дэмжлэгтэй байдгийм байна гэсэн ийм нөхцөл байдал бодлоо. Ажиглагдаад л байдаг шүү дээ. Тэрнээс биш тий ялгаа. Энд ингээд нөгөө улс орно гэдэг хүн одоо жинхэнэ хүмүүсийн одоо тухайн улс орно гэдэг сэтгэлгээ бол яалтгүй л нөгөө өөр л байдаг юм байна л да. Тэгээ одоо жишээлх юм бол Монгол хүмүүс Монголоо улс төрөө улс орноо ний олно гэж бодох юм бол боддог. Тэгээ сэтгэлдээ зөвхөн хувиа биш улс орно гэж боддог байвал тэгээ нөгөө нэг яг бодож байгаа сэтгэлгээнийхэн төвшнээс хамаарал тэр нэг юу гэх юм дэ тий чин сэтгэлээсээ чи амиа хувьчаа хувиа бодож гинэ улсаа бодож гинэ гэдэг ялгаал гарч ирээд байна л да. Би бас энэ дээр бас тэгж ажиглагддаг. Энд амьдардаг Швейцар ер нь одоо ингээд Швейцар хүмүүсийн дунд ороод ингээд ажиллаж байхад эднэрт нэг тийм онцлог байна. Өөрийнхөө улс орны төлөө би төлбөр төлнө. Би татвараа төлөх ёстой гэдэг ингээд бүр чанд заяа. Тэр хүний тэр нэг бүрэн гоц татвар төлөх сэтгэлгээ жишээлх юм бол эндэрт маш гоё байгаа байхгүй яг ойлгоцсон энэ татвар чин манай улсыг ингэж явахад хэрэг болт юм аа энэ зайлшгүй шаардлагатай гэсэн бүр ингээд жинхэнэ ухамсар нь суудсан байгаа байхгүй гэтэл чин ялгаа нь бид нар өнөөдөр яг Монгол нөгөө төрийн бодлого маань өөрөө жоохон ийм байгаа болохоор л хүмүүс нь ч гэсэн хүмүүстэй бас хүртээмжтэй бөгөөд нөгөө эргэн тойрондоо улсынхаа дэд бүтцэд ч юм уу те хэрэгтэй шаардлагатай салбарт нь ингэж бодитоор очихгүй байгаа болохоор тэгээд ялтгүй алдаа гараал байгаа л да. Тэгээд эсвэргээрээ энд бол үнэхээр тэр нь хяналттай явдаг учраас хүн болгон өөртөө хариуцлагатай байж би миний төлж байгаа татвар хаана очиж байгаа гэдгээ мэддэг учраас энэ дэр бол амар маш гоё тийм чин сэтгэлээс ханддаг юм уу гэж би бас анзаарсан. Тэгээд та бас яриад байна л да. Энэ өөрсдийнхөө төлөө ер нь бол ингээд үндэсний үндэсрэг үзэл гэхээсээ илүү мөн чанараа таньсан тэг чухал зүйл юу юм бэ гэдгээ таньсан хүмүүс чинь тэр нөгөө гарцаагүй зүйлдэл нөгөө сэтгэлгээгээ зориулдаг, сэтгэлээ өгдөг, үнцэнээ зориулдаг юм байна л та тий. Улсынхаа үнц нь юу вэ гэдгээ. Би одоо нэг жишээ ярил л да. Жишээлх юм бол одоо би архитектурын компанид ингээд нэг жижигхэн компанид ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхэд тэр нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа архитектерч тэгэхэд эхнэр нь Швейцар хүн нөхөр нь болохоор хаанх гэлээ грек гэсэн баха. Тэгээд эхнэр нь одоо өнөөдөр бидний хувьд юу чухал вэ гэд одоо тэр компани бүх одоо ингээ хаягдсан ч юм уу аль эсвэл хуучирсан хуучны барилгуудаа сэргээн засварлах тэр үйл ажиллагаан дээр илүү ингэж ач холбогдол өгч ажиллаж байгаа байхгүй юу. Эдний хувьд бол энэ бол үнцэнтэй зүйл юм а гэдгээ мэдсэн байна шүү. Тэгээ хамгийн гол нь тиймэрхүү барилгууд чинь одоо яасан гэхээр хаа байсан нэг 19-р зууны үед ч юм уу 20-р зууны үеийн барилгуудыг нөгөө класст оруулаад айгүй чухал энэ одоо соёлын өв юм шүү гэдэг тийм нөгөө категорид оруулангууд чинь хадгалж үлдэх юмнуудын заацсан хуулиндаа заацсан бас айгүй их юмнууд байгаа энэ дотор. Заалтууд тий яг тэрийгээр нь бас ингээд тэрнийхэн дагуу бас явах ёстой. Тэгэл одоо жишээлх юм бол нэг байшин гэм үү юу ятсан нэлээд дэрвийн байшин сэргээн засварлана гэдэг ингэх юм бол тэрэнд чинь маш их алхмууд орж байгаа. Тэгээд ямар бүтээгдэхүүн ямар нэг барилгын ямар материалууд авч хэрэглэх вэ гэдгээ бас ингээд сонголт хийж байгаа. Тэр тэгэх сонгох болгондоо аль болох Швейцарт үйлдвэрлэж байгаа юм уу аль эсвэл ингээд өөрсдийнхөө тэр салбарын компаниудыг дэмжих зорилгоор ингэж хөрөнгө оруулах дэмжиж хөрөнгө оруулах зорилгоор худалдаа авалт хийж ингэж хамтарч ажилладаг ч юм уу те нэг тийм хамтар сэтгэлгээ гэдэг юм бүр асар өндөр бүр хөгжсөн гоё байна. Би тэрнийг харчаад би бас үнээр л яг л ийм л шатанд байж ингэж бас жигтгэн хөгжиж явд юм байна гэж бодож байлаа.
Хэдийгээр ингээл компаниудаа засгийн газраас аягүй сайн дэмжиж байгаа ч гэсэн яг энэ Австрта бүтээгдэхүүнээдээ хийгээд байна уу гэхээр бас үгүй байхгүй. Хаанаас тэр бүтээгдэхүүнээдээ нийлүүлээд яаж одоо эргэлтэнд оруулаад байна гэд ажиглахаар хятадд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авчираад эсвэл Вьетнамд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг авчираад тэгээд тэрийгээ цааш нь зарахтаа одоо нөгөө нэг Австри компани чинь дунд нь нөгөө юун дээр нь байж штэ. Борлуулалтыг нь хийж штэ. Тэгээд засгийн газартаа нөгөө бүтээгдэхүүнээ борлуулна. Эсвэл Герман руу ч юм уу ямар нэгэн одоо Европын айрмууд руу ч юм уу ингээд нийлүүлэхэр чинь дунд нь нөгөө Австри компани чинь ашиг орлогоо бас хийчихэж байгаа байхгүй шууд хятадаас оруулж ирээд тэр юу руу нийлүүлэхгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо миний санахад бол монголчууд их юу штэ сэргэлэн штэ. Иймэрхүү компаниуд дээр байгаа мэдээллүүдийг цуглуулад байх юм бол монголчууд ч гэсэндээ иймэрхүү бизнес дотор нь ороод өөрсдийнхөө юуг бүтээгдэхүүнийг оруулаад ингээд тэр юун дотор оролцож байгаа боломжтой. Тэгэд санагддаг байна. Тэгэхээр бид нар яаж яг бүгдээрээ сайхан юу яхал нэгдээл мэдээллүүдээ нэгтгээл за одоо энэ Австрид ийм компани байт юм байна. Энэ компани ийм бүтээгдэхүүн борлуулдаг юм байна. Тэгэхээр Монголд энэ бүтээгдэхүүнийг нь хэрвээ хийчих юм бол ийм компани төр нэг монгол хүн ажиллаад байна гэдэг чинь нөгөө мэдээллийг чинь наашин цаашин дамжуулахад маш ойрхон болчихж байгаа жишээтэй тий. Тэгж хитүүлээ ажиллах юм бол монголчуудад гэсэндээ боломж байна гэж бодоод байгаа. Яагаад гэж сансан гэхээр энэ Австри хүмүүсийн нар их баян байна. Бүх боломж нөхцөл нь байна. Яаж ингэж юу гэхээр өөртөө хийгээгүй. Тэгээд яг ингээ хамт ажиллаад харж байхад Австри хүмүүс тийм ухаалаг, тийм одоо тасраад хаяа тийм сайтай тийм биш байгаа байхгүй. Харин эсрэгээрээ нөгөө монголчуудыгаа харьцуулаад харахаар монголчууд тэдний дэргэд бүр хэд нугалсан чадварлаг. Одоо хэрвээ монголчууд энэ компанид ажиллаж исэн бол яах байсан бол гэж ингээд төсөөлөд бодохоор менежментийн хувьд хэд дахин илүү ашиг болохоор тийм менежментийг монгол хүн бол хийчихээр. Одоо юу гэдгийг 10 хүн ажиллаж ийж тэр үйлдвэрийг одоо тэр борлуулалтын компанийг ажилуулж байгаа бол тэрийг нэг 5 монгол хүн хийчихээр харагдаад байгаа. Баггүй юу? Тэгээ энэ дээр миний зүгээр л санаж байгаа дүгнэлтээр бол за ингээл дээрээс нь их дэмжлэг үзүүлээд ингээ яваад тахаар нөгөө Австри хүмүүс чинь толгоогоо ажилуулах шаардлагагүй сайхан тогттой орчинд ингээл амьдрал бүх юм нь бэлэн ингээл яваал дунд нь л зүгээр борлуулалтаа хийсэн ашиг авчаал суугаад байх. Тиймэрхүү механизм руу орчоор нөгөө нэг хүний хөгжил гэдэг юм нь доошоо яваад байгаа юм шиг санагдаад байна. Харин эсрэгээрээ монголчин бол одоо үзэлцэж штэ. За энэ одоо тиймч татвар, иймч төлөөс, иймч түрээс, ийм дарамттай одоо энийг давахын тулд бид нар ийм юм хийх ёстой, тийм хийх ёстой. Энийг ингэж өөрчлөх ёстой. Хамаагүй бүтээл сэтгэхүйтэй байгаа байхгүй. Тэгэл би за ёстой энэ хөгжилтэй орны ёстой мундаг хүмүүсийн дунд л би ажиллах юм баг гэсэн чинь өө эдгээр чи ерөөсөө л ийм биш юм. Монгол хүн чинь хайрчууд хамаагүй дээр юм биш. Бид нар чадах юм биш үү? Тэгэл нөгөө монгол хүний юу чинь бардуунал чинь өгсөж байгаа. Та бүгдээрээ ингээл нийлж хагаад нэгтж байгаа л нэгдсэн юм мэдээллийн систем дотор орчих юм бол бид нар эднэрийн дэргэд даалаа хийх юм. Монгол хүн бол зүгээр хэлээ. За энэ ажлыг нь бол онлайнаар хүнээр хийлгэж игээл тал цалингийн нөгөө ажлаа гүйцээч хэмээр юм дээр тэнд 2-3 аваач суулгачаад хэлэх гээд байгаа юм шиг харагдаад байна. Тэгч шийдээ ер нь бол монголчуудын
ур чадвар, оюун ухаан, тэр бүтээл сэтгэхүй юмн дээр айгуу тийм усгоотой энэ төр болвол хав илүү биднэрт боломж байна. Зөв ааха. Гол нь тэгээд яавал дээр таны бодлоор бид нар нэгдэж чадахгүй байна уу? Нэгнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу? Яагаад вэ таны бодлоор? Энэ миний зүгээр л ингээл одоо өөрийнхөө л ажиллаа сууж байгаагаар болохоор заавал бид нар нэг ингээл амар том би өстой Samsung компанид ажилладаг. Би өстой гэж ийм сүртэй том компани талаар мэдээлэл хайгаад байгаа биш. Зүгээр л байгаа ажиллаж байгаа компанийнхаа мэдээллийг л нэгтгээл ингээд хоорондоо ягаал тийм хөөрхөн юу үсгэж мэрэгч надад байна. Тэгэл одоо би хаана ажиллаж байна? Байрлалаа орууллаа. Ийм төрлийн бизнес хийдэг, эрхэлдэг ийм компани байна. Тэгэл явж байгаа л одоо манай компанид нэг тийм юм хийж гин гээл зүгээр л одоо эн чинь бол жирийн л нэг хов живийн л асуудал яригдаад байгаа шүү дээ. А гэтэл тэрний цаана хөл бүтэн бизнесийг нэг хүн сэтгэж чадсан шүү дээ. Өө тийм компани тийм хийгээд тэгж орлого олоод ингэж хашиг гардыг байна. Тэгвэл би энийг чи хийж чадсан шүү дээ. Бэлэн хийж чаддаг хүн Монголд бол өчнөөнөр байгаа шүү дээ. Бүр амар тийм одоо юу тийм хятадд үйлдвэрлэсэн шиг 30-40 мянгаар нь биш юмаа гэхэд маш чанартай 100 ширхэг бүтээгдэхүүнийг бид нар энийг ингээд хийж чадгаа гэж гараад ирэхэд болчих гээд байгаа байхгүй юу? Гэх мэтийн зүгээр мэдээлэлээ хэдүүлээ нэгтгээл нэг тийм юутай Facebook шиг нэг тийм групптэй л болчмоор юм шиг бодогдоод байгаа. Тэрийг л ер нь хиймээр байна. Аха. Би тийм одоо ер нь юу яаж байгаа хийж байгаа юм дотор бол иймэрхүү мэдээллийг оруулаад ирэхэд бол болохоор харагдаж байгаа байхгүй. Чадварлаг хүмүүс байна монголчууд хийж чаддаг. Гоё юм хийдэг хүмүүс байна шүү дээ. Тэгэл тэрийгээ сайхан ингээл бүртгэлд оруулаад явж хахад одоо би жишээлбэл манай компани дээр нэг тийм юм хэрэг боллоо гэхэд шууд манайх нэг тийм юм хэрэг болоод байгаа гээл нөгөөт юун дээрээ бичихэд нөгөө чадварлаг хүмүүсийн нэг бол шууд тэгэн штэ нөгөө чадварлаг хүмүүсийн ийм группуд байгаа ш. Тэглэв шууд оруулаад тийм хэрэгтэй байгаа гээл бичгээд чинь тэр групп дотроос эний чинь нэстэ ингээд хийжүүл амархан юм байна тий хийжүүл амархан юм байна. Эний чинь би чадах юм байна гэл энэ тэндээс нь одоо тэр групп хэдэн хүн байдгийг 50 хүн байлаа чинь